Монгол улсад орж ирж байгаа биологийн идэвхт болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүдийн чанар аюулгүй байдалд хяналт тавих боломжгүй гэдэг мэдээллийг салбар яамнаас өглөө. Учир нь судлах лаборатори байхгүй, хяналтын байгууллагын хүчин чадалч хүрэхгүй гин. Тэгэхээр одоо орж ирж байгаа иргэдийн түгээмэл хэрэглэж байгаа төрөл бүрийн хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд хор нөлөөгүй гэсэн баталгаа байхгүй гэсэн үг юм. Элдв төрлийн эрүүл мэндийг дэмжих, өвчнөөс сэргийлэх, гой сайхан болгон гэж сурталчилсан бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж үзээгүй байлаа гэхэд сонсоогүй хараагүй хөнгөө ботлоо нийт хэрэглээ олжээ. Эрүүл мэндэд хортой гэж үзэн олон улсад хэрэглэх болсон эдгээр бүтээгдэхүүнүүд манай улсад чөлөөтэй орж ирсээр байна. Трамптай судалгаа баримт байхгүй ч сурталчилдаг шиг эрүүл мэндэд сайн биш гэдгийг холбогдох албаныхан хэлж байна. Тодорхой шалтгаангүй байхад тийм ээ одоо энэ хэлж ороод ингэ хаваач гэдэг гэж яаж бол тэр хүн уламжлалтад харуулна. За тэгээд тархалтай холбоотой янз бүрийн өөр бус төвчин одоо илүүдэлтэй холбоотой өвчнөд өртөх тэр ихлэл нэмчин тийш алах хэрэгтэй. Ер нь бол тураах цаа эдгээр бол асуудалтай. Тэ. Баталгаач байхгүй гэсэн үг тий. Үнэхээр баталгаачтай юмуд орж ирэхийг үүсэхгүй. Гэхдээ баталгаач байхгүй Монгол улсад тэрийг нөт баталж хэлж чадахгүй гэж байна. Биологийн идэвхт гэдэг нь эрүүл мэндийг дэмжих зорилгоор хэрэглэдэг бүтээгдэхүүн, харин хүнсний нэмэлт бүтээгдэхүүн гэдэг нь хүнсний бүтээгдэхүүнд ам түмэр оруулах зорилгоор хэрэглэдэг бодисууд юм а. Эдгээр бүтээгдэхүүнүүдийн чанар аюулгүй байдал хяналт авах боломжгүй гэдгийг салбарын яамнаас хэллээ. Ялангуяа хүнсний нэмэлт бүтээгдэхүүний хувьд зохион хууль тогтоомжийнхаа дагуу тодорхой хэмжээнд судалж зөвшөөрөл олгодогч яг ямар найдвартай яаж хэрэглэх талаар журамж гараагүй байгаа гинэ. Яг хүнсний нэмэлт эсвэл одоо хүнсний хөгжил одоо хадгалаад мэддэггүй ч юм уу тийм байдаг. За нөгөө засалах юм хараагүй байдаг тийм. За мөн одоо лабораторид тодорхойлох болцоо олно байдаг. Жишээлбэл одоо манай хүнсний аюулгүй байдлын одоо лавлага лаборатори гэдэг том лабораторид байдаг. За тэр лабораториуд тодорхойлох одоо тийм хүнсний нэмэлтийн тоо хачлан үзэх одоо зүүн төрлийн одоо хүнсний одоо буудагч оруулагч юм уу одоо эсвэл одоо амтлагч одоо бодисыг тодорхойлох болохоос ш бусдад одоо тэр 2006 цагийн одоо тийм жинхэнэ бараг нэг орчим байвал тодорхойлох боломж байна. Биологийн идэвхт бүтээгдэхүүний өвчлөлөх хор нөлөө ажимдаа илэрдэг учраас энэ бүтээгдэхүүний улмаас ингэж эрүүл мэндээр хохирлоо гэж бүртгэгдсэн ч зүйл байхгүй, судлагдсан ч зүйл алгаа. Хүнсний нэмэлт бүтээгдэхүүний хувьд хяналт байхгүй нь хин ч юу ч оруулж ирээд худалдах боломжтой байгаа өнөөгийн нөхцөлд биологийн болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээр ирээд хор идээд яваад ирэхэд үгүй гэх газаргүй байна.